Хулгайчийг олж нэрлээд хатуу шийдэг. Бас хулгай хийх боломжийг нь уг үндсээр нь огтолж тасал. Энэ бол монголчуудын хүсэл зорилго. Энд гэхдээ 5.1 гэсэн бичиг байхгүй л бит. Сүртэл юм бэ. Шуудаа нүүрс, портер нүүрс, бүр чингэлэг нүүрсч биш. Эх орны баялагийг тонсон, иргэн бүрт хамаатай, эдийн засгаа хулгайлсан, улс орныг донслогсон, хил дамсан дээрэм учраас энэ удаа зөвхөн нүүрсний сэдвээр шок мэдээгээ бэлтгэлээ. Шуудаагаар нь хуссан шоронд ордог бол ордоор нь тондог нь ордонд суудаг, хоёр нүрт мянган зүст баялагын хулгайд олон түмэн уурлан бухимдаж, жавар тачигнавч жигсаал татрахгүй байна. Ерөнхий сайд нь өөрөө шүглүүлээж, ерөнхийлөгч нь ширээ шааж, ард түмний шаардан бухимдаж, сэтгүүлчэд иргэд зурагтай хүрэхтэй баримт нотлохойтой том хулгайч нарыг илчлэн зааж ирсэн ч нэрсийн жигсаалт байдаггүй. Нэр илж чадахгүй тийм одоо аимхай ерөнхий сайдтай байсанс байгаа гүн дээр 5 жил ам аймаглаа одоо болооч. Жигсаал цуглааныг албадан дарааж, шаардлага биелүүлсэн, эсэргүүцсэн, хууль бус үйлдэл гаргасан иргэнийг баримтлан саатуулахыг анхааруулж байна. Хууль хулгайчдын нэрсийг нуух зорилттой юм уу? Хууль хулгайч нарын нэрсийг илрүүлэх гэж байдаг юм уу гэдэгт эргэлзээ төрж байна. Эцэст нь өгүүлбэртэй бодлого, үндэсний хэмжээний онцлог, улс орны тааврын тэмцээн болж, нүүрсний хулгайн хохирлын талаарх тооны машинд багтамгүй том тоонууд найдаараа наашаа цаашаа хөдөлж, Монголын нүүрсний хулгаан талаар Англи, Герман, Хятад, Орос, Япон, Солонгосоор гадны хэвлэлүүд мэдээлж байна. Улсын хөрөнгөөр олж тогтоосон 5 толгойн ордын өрн болсон ухаан худгийг хувьдаа авсан 3 үсэгтэй компанийн нүүрсний хулгайн жигсаалыг өөмүүлж, ажилчдаа автобусаар авчирч, засгийн газрын эсрэг эргүүлэхийг оролдож байгаа талаар хууль зүйн сайд мэдгдсэн. MCS гэдэг компани бол өөрөө нүүрс экспортлдог хамгийн том компани. MCS-ийн офшорт бүртгэлтэй Mongolia Mining Corporation Energy Resource гэдэг компани 5 толгойн өрөмтэй шимтэйг нь хамж ухаан худгийг тастан авсан нь ариун явдал мөн үү? Тэдэнтэй тулалдсан анхны ерөнхий сайд нь оюун эрдэнэ биш, сүүлчийн ерөнхий сайд нь оюун эрдэнэ байгаасаа гэж олон түмэн хүсэж байна. Нүүрсний манан олуулаа. Нүүрсний манан их өтгөн. Сүү Батболд элбэг дорж баяр нарыг урт ивэртэй зузаан туурайтай байхад эднийх өрмийг нь хамж өнгөтэйг нь авдаг. Төр нүүрсний хулгайн асуудлаар 41 удаага ажлын хэсэг байгуулж 41 удаа шалгасан. Шалгаад байдаг. Шалгаж байгаа дахиад л шалгана. Шалгамагцаа шалгаад л. Одоо шалгалаа шүү гэж хэлж байгаа дахиад л шалгана. Төрийн 41 удаагийн шалгалтаар нэрс гардаггүй юм бол 41 цагаан чулуу татаж байгаад мэргэлж олох уу? Шалгаад байгаа юм уу? Шалгуулад байгаа юм уу гэдг нь холион бантан. Нүүрсний хулгайн хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг штабыг байгуулсан миний бие ахалж байгаа. Жишээлбэл татвар оноож бүртгэж шалгах үүрэгтэй Гал ерөнхий газрын даргаас өнөөдөр буусан Батболдын асралт. Батболдын асралт Сүхбаатарын Батболдын хадамдүү. Хүргэн анхынхаа нэртэй овг нь хүртэл адилхан Батболдын асралт Сүхбаатарын Батболдын хувийн Стар телевизийн захирлаас шууд Галын хамгийн том дарга болсон Стар байх жишээтэй. Батболдын асралт хадмаа 10 бодоор торгодог тунгалаг тамирын эрдэн шиг шудраг байж чадсан болов. Ажнайн Бат Эрдэнэ гишүүн гэхдээ өчигдрийн улсын хурлын чуулган дээр хилд орсон шин. Нүүрсний хулгайтай тэмцэх ажлын хэсэг их л эр зориг гаргаж ажилландаа та нарт амжилт хүсье гэж хэлснийг нь шок мэдээгээрээ дамжуулаад хэлчихье. Шалгалтын нэлээ одоо эр зориг гаргаж явна да та нарт амжилт хүсье да. Хулгай хаанаас эхэлсэн? Хулгайг дарах ажил тэндээс эхлэх шүү. 9 жилийн өмнө 2013 онд 379 мянган тонн нүүрс бүртгэлгүй гарч 3758 машин хилээр хоосон нэвтэрснийг 2 удаа шалган тогтоосон ч хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Том тооноос илүү тодорхой баримт, олборлсон, зөөсөн, зарсан компани нь эзэнтэйгээ тээвэрлсэн машинууд нь дугаартайгаа алдагдсан нүүрс нь хэмжээтэйгээ ил байхад нэр байдаггүй. Нэрсийн жигсаал алга. Ингээд л миний нэр байдаггүй юм гэдэг шиг бүх том хулгайч нар нэргүй гэдэгч нэргүй юм шиг. Нэргүй том хулгайд нийт олноороо бухимдсаар л байна. Ер нь
бол биднес нүцгээрэл нүцгэн буцхан үнэ юм чи одоо энийг хий төрөнгөөр яах гэдэг юм тийм үстэй. Угаасаа системийн хуулийн процесс нь ажиллаад хуулиараа яваад юм сайхан болж исэн бол хүмүүс ингэж бухимдахгүй байхгүй юу? Яагаад төр дорнгуудаа тэр бомцон болчиход идэм бэ? Малчин ард иргэдийнхээ дуу хоолойг бас илэрхийлэх гэж бид нар бас морьтой ирсэн байгаа. Нэрийг нь бид зарласан. Морины цалтай хүн орон нутгийн иргэд 51% эзэмшдэг жижиг таван толгойд эзэн сууж авсан нүүрс нь зарсан нүүрснээсээ зөрчигсөн хэрэг явдлыг өчигдрөөс л сэргэн шалгахаар болж байна. Нэрийг нь ч зарласан, хочийг нь ч нэг биш удаа зарласан. Орон нутгийн нэртэйч орон нутгаас гардаг ганц гишүүний өмч болсон жижиг таван толгойд төр төлөөлөгч томилж буцаан авахар боллоо. Хошин шогийнхныг хошин шог байдалд чухам сайн зориг гарган оруулсан хууль зүйн дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга сайн зориг жижиг таван толгойд бүрэн эрх төлөөлөгчөөр томилогдсон байна. Гэхдээ энэ бүхэн эхлэл болохоос төгсгөл биш. Мөсөн уулын орой болохоос ёроол биш байх гэдэгт олон нийт итгэж байна. Та нар ажиллаа хийж чадахгүй бол дахин ард түмэн сонголтоо хийж төр засгаа эмхлэн байгуулах тэр боломжийг олох цаг ирж магадгүй шүү. Хэн буруутай вэ гэдгээс гадна юунаас болов яагаад гэдэг асуултад хариулт олж ахиж хулгайд өртөхгүй дахиж дээрэмчтэд тонуулахгүй байх гарч шийдэлж нэхэгдэж байна. Хулгай хийх боломжил хулгайчийг төрүүлдэг. Харанхуй газар хан хэрмийн цаана хулгайч нар нуугддаг. Гэрэг систем компани захирал Сайнбаяр нүүрсний захыг нүдний өмнө ил болгож гар утсан дээрээс iPad-ны дэлгэцнээсээ ч эхнээс нь дуустал харж болох цахим программын шийдэл шин санаачлаг гаргасан байна. Цахим хөгжлийн сайд учралд нүүрсний цахим бирж байгуулах шин санаачлагаач танилцуулсан байна. Гайл татврын нэгдсэн системийнхэн нүүрс олборлохоос худалдан авагч талд хүртэлх бүх шатыг цахим дэд бүтцийг бэлэн болгожээ. Төр хувийн хөвшил хамтраад нүүрсний цахим бирж байгуулж чадвал хулгайчдад нуугдах болон гიშгэх газар үлдэхгүй 24 цаг гэрэлтэй байна гэсэн үг. Хин хэдийг хідээр хизээ авсныг хэн бүхэн мэддэг хүн бүхэн хардаг болчихвол хинч хулгайлж тонож дээрэмдэж чадахгүй. Эрдэнэс 5 толгойн X захирал ганхуйг том уу жижиг үү? Төрийн өмчид нэг л компани захирал юм шиг боловч их наядаар хэмжигддэг их том мөнгөн дүн дээр гарын үсэг зурдаг учраас ганхуйг жарахаач биш, сурхаач биш маш том тул. Захирал нь бүхэл хилцээний дарга нь Казахстан улсад тансаг зэрэглэлийн орон сууцны бүтэн хороолол барих мөнгөтэй. Тэр хэрэгээрээ гадаад улсын шүүхээр орохоор болсноос үзвэл ганхуйг жарахаа бүхэл халимж байж мэднэ. Жижигхэн жарахаа жагсаалын зорилгыг гуйлж мөнгө санхүү гаргаж шүглүүлээс нь засгийн газар бухимдаж дургуутсан жагсагчдаар тоглож чадахгүй. Жагсагчид дэгээгээр жарахаа биш тороор том тул барихыг хүсч нэр зарлахыг шаардаж байгаа. Ганхуйг бол нэр. Нэр нэрдээ жижигхэн нэр биш. Наан цаана нуугдсан эвертэн туурайтныг илчлэх нилээн том нэр. Нэг нэрнээс эхлээд нилээн олон нэрс гаргах нэр бол ганхуйг. Ганхуйг захирлын төрсөн ихч хүргэн ахын компани зөвхөн 2019 онд Эрдэнэс 5 толгой компаниас авсан 796 тэрбумын тендер халаасны хулгай шиг жижиг биш. Жаргалантын аманд 17 тэрбумаар 22 хаус барьсан нь бага юм биш л байна. Ганхуйгаар эхэлж байгаа болохоос биш ганхуйгаар дуусахгүй гэдэгт найдаж байна.